За сайн байцгаана уу хүмүүс ээ. Энэ удаагийн хичээлээр 2020 он болон 21-22 оны гэсэн энэ дараалсан 3 онд орж ирсэн векторын төрлийн бодлогыг өгшин тайлбарлаж өгье. За ер нь бол энэ бодлогууд маань 3 онооны өндөр онооны бодлого гэж ойлгож болно. Гэхдээ векторын анхан шатны буюу ерөөхдөө тийм хүндөвтөр бодлого бол биш. Анхан шатныхаа ойлголтыг авсан хүмүүс бол ерөөхдөө бодоод байхаар ийм бодлого. Дараалан яагаад энэ ийм төрлийн бодлого орж ирж байгаа нэхлээр өмнөх онуудад бас гүйцэтгэл баг төрлийн бодлогыг ерөөхдөө дараагийнхаа онуудад бас чадваржуулах зорилгоор бас ингэж оруулж ирдэг гэж бас ойлгож болно. За одоо ингээд бүгдээрээ бодлогодоор орцгоё. 2022 оны ийш ирсэн бодлого байна. За ОАБ гэдэг гурвалжны хувьд АБ тал дээр нь ЦЦ-ийг авсан. За тэгэхээр ЦЦ-г нь АЦЦБ-гийн харьцаа 2:1 байхаар авсан гэж байна. За ОА векторыг А вектор, ОБ векторыг Б вектор гэж өгөгдснөөр ОЦ векторыг яах нь АБ векторуудаар илэрхийлээрэй гэсэн ийм бодлого байна. ОЦ векторыг АБ вектороор илэрхийлээрэй. Тэгэхээр бидний сонгох төрлийн бодлого учраас хариун дээр ирэхэд ямар байдлаар илэрхийлэх гэдгийг бас эндээс харж болно. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд хамгийн энэ тэргуунд одоо мэдчих бид шаардлагатай юм зүйл юу вэ гэхээр хоёр векторыг нэмэх үйлдэл. За тэгвэл векторыг нэмэхдээ яадаг вэ гэхээр аль нэг векторыг нь тийм ээ параллелаар зөөж түүнтэй тэнцүү вектороор бас сольж болдог. Тийм учраас бид нар аль нэг векторыг нь нэг нөгөө векторынхаа эхлэл дээр эсвэл төгсгөл дээр нь аваад ирэх боломжтой. За тэгвэл тэр тохиолдолд яах вэ гэхээр эхний векторын тийм ээ эхлэл дээр эхлэлтэй дараагийн векторынх нь төгсгөл дээр төгсгөлтэй энэ шар вектор бол яг үндсэндээ бол энэ хоёр векторын нийлбэр вектор явах нэ гэж бас ойлгож болох нь. За тэгвэл манай бодлого дээр ОАЦ гэд гурвалжны үед бүгдээрээ харцгаая. ОЦ вектор гэдэг бол ОА болон АЦ векторын нийлбэр вектор болж байна. За тэгвэл бидэрт энд мэдэгдэж байгаа зүйл нь юу вэ гэхээр бид нар ОА векторыг бол мэдж байгаа, харин АЦ векторыг бол хараахан мэдэхгүй байна. Хэрв АЦ векторыг олж чадах юм бол бид нар ОЦ векторыг илэрхийлэх боломж өрдлөө гэсэн үг. За тэгвэл дараачийн нөхцөл АЦ вектор гэдэг юм бол АБ векторыг 3 хуваасны 2 нь. Өөрөөр хэлэх юм бол өгөгдсөн нөхцөл маань АЦЦБ-гийн харьцаа 2:1 харьцаатай байна гэдэг чинь нэг талаас АЦ нь ЦБ-гээс 2 дахин урт хэдий ч яг хоо АБ-тэй харьцуулахад 3 тэнцүү хуваасны 2 нь АЦ тал болно л гэсэн үг. Тэгэхээр АЦ вектор гэдэг бол 3-2-ыг өөрчлөх нь АБ вектор. Бас нөгөө талаас тайлбарлах юм бол АЦ АБ векторууд коллинар векторууд буюу нөгөө нэг шулуун дээр байрлах эсвэл яг хоо хоорондоо параллел чиглэл байршилтай ийм векторуудыг коллинар векторууд гэж нэрлэдэг шүү дээ. Тийм учраас коллинар вектор нь бас ингэж илэрхийлэгддэг байгаа. За дараа нь. За тэгвэл одоо биднэрт АБ векторыг олчих юм бол нэг нөхцөл дээр тавиад ОЦ векторыг олж чадах гэдэг. За тэгвэл АБ вектор гэдэг нь яг үндсэндээ бол ОАБ гэдэг энэ гурвалжны хувьд харах юм бол ОБ вектор бол яг нь энэ ОА болон АБ векторын нийлбэр харагдаж байна. Тэгвэл эндээс нийлбэр байна гэдэг чинь АБ гэдэг бол тийм ээ нийлбэр ОБ вектороос А вектороос яг нь нөгөө ОА векторыг хасчнаа л гэсэн үг. За тийм учраас бид нар Б вектороос нь А вектор гээд өгөгдсөн нөхцлөөр илэрхийлж болж байна. За тэгвэл АЦ векторыг бид нар 3-2-ыг үүсгэн АБ вектор гэж илэрхийлж чадсан учраас хоёр нөхцөлийг санаж байна. Тэгвэл АБ гэдгийнхээ оронд бүгдээрээ Б вектороос нь А вектор гээд нөгөө түрүүний олсон нөхцлөө тавьчих болох байна. За тэгвэл АЦ векторыг тэгвэл олдсон учраас 1 гэдэг нөхцөл дөрөө тавиад бид нэр ОЦ векторыг олох боломж хүрдлээ гэж ойлгож байна. За мэдээж ОА бол А вектор, АЦ гэдэг бол түрүүний бидний олсончлон 3-2 Б-гээс А вектор болж байна. За яг хаалт задлаад төсөөтэй гişүүдийг эмхэтгээд бичих юм бол А вектор дээр нь 2 Б векторыг байх нь 3 буюу за үндсэндээ бол D гэсэн хөлбөр гарч ирж байна гэж ойлгож байна. За одоо бүгдээ эндээс нэг юм ажиглацгаая. АЦБ гэдэг 3 төгсгөл байна. Тийм ээ. Нэг шугамд байна. Эхлэл нь нэг цэг дээр байгаа тохиолдолд А вектор Б векторын өмнөх коэффициентуудын нийлбэр энэ хуваарьт байгаа тоондоо тэнцдэг. За тэгвэл энийг бид нэр дараагийн бодолт 2 дээр
ажиглацгаа ерөнхий тохиолдолд бүгдээрээ томьёолъё. За энийг маш хялбархан харчиж болно. АБ хэрчмийг тийм ээ ЦЦ НМ-ийн харьцаатай хувааж авах юм бол ОЦ векторыг бид нар яах нь нөгөө ОА ОБ векторуудаар ингэж илэрхийлдэг байна. Ийм вектор тэнцэтгэл үүсдэг байна. За та бүхэн анзаарсан бол ОА-г яг тэрний эсрэг одоо CB M-ээр үржүүлдэг байхад ОБ-г нь N-ээр үржүүлдэг байна. Ингэ солбож үржүүлж нэмээд яг нь хуваарьт нь юу чдэг вэ гэхээр энэ коэффициентуудын хэлбэрийг бичдэг байна. За энэ ямар үед биелдэг вэ гэхээр энэ гурван вектор маань нэг цэг дээр эхлэлтэй. За тэгээд төгсгөл нь нэг шулуун дээр байгаа тохиолдолд энэ тэнцэтгэл маань биелдэг байгаа шүү гэдгийг анхаараарай. За тэгвэл энэ тэнцэтгэлээ бид нар мэдж байгаа тохиолдолд энэ бодлогыг маш амархан бодчих болох нь байна. Өөрөөр хэлбэл ОЦ вектор гэдэг бол 1 гэдэг маань CB AC 1-2-ийн харьцаатай хуваагдж байгаа учраас ОА-г 1-ээр үржүүлсэн нь ОБ-г 2-оор үржүүлээд нэмсэн нь яах нь 1 дээр 2 гэдэг маань коэффициентуудын хэлбэр 3. Тэгээ ингээд шууд бодчих болох нэ гэж байна. За энэ томьёог бүгдээрээ сайн цэжлээд аваарай. За дараачийн бодлого руу шилжийе. За 2020 онд ирсэн бодлого байна. ОАЦБ гэдэг квадратын АЦ-ийн дунд чинь М цэг. АБ дигнал нь ОМ хэрчимтэй П цэг тогтолцдог гэж. За тийм бол ОА векторыг ОБ векторыг өгөгдснөөр ОП векторыг АБ векторээр илэрхийлээрэ гэсэн юм бодлого байна. За та бүхэн анзаарсан бол сая АПБ гэдэг 3 цэг маань нэг шулуунд байна. За тийм учраас бид нэр ОП векторыг бол ОБ вектор илэрхийлэхээр нөгөө томьёогоо санах хэрэгтэй. Ийм томьёогоор шууд бодож болох нэ гэж бас ойлгож болох нь байна. Гэхдээ энэ томьёог бид нэр цээжлээд авсан тохиолдолд МН-ийн нийлбэр маань энэ хуваарьт байна. Тийм учраас бид нэр илт тийм буруу байх боломжгүй хэлбэрүүдийг жишээлбэл хасчих болно. Жишээлбэл D бол болохгүй. Ягаад гэвэл А вектор өмнөх гэсэн 1 энэ 2 байхад хуваарьт энэ нийлбэр маань 3 байж иж энэ 3 цэг нэг шулуун дээр орчиж байсан шүү дээ. Тийм учраас D бол биш байна. За B биш байна A биш байна гэдэг. Ингээд жишээлбэл 3 хэлбэрийг бол хасчих болж байна. За тэгвэл одоо C юм уу эсвэл E хэлбэрийнх нь аль нь юу вэ гэдгийг бүгдээрээ бодож үзье. За эндээс ингээд ажиглаад харах юм бол квадрат гэдэг маань мэдээж эсрэг талууд нь параллел. Тийм учраас бид нэр APM гурвалжин BPO гурвалжинтай төсөөтэй. Өөрөөр хэлбэл энэ жижиг гурвалжин энэ гурвалжинтай төсөөтэй гэдгийг бид нар маш хялбархан харчиж болно. Эндээс тэгвэл бид нар мэдээж гурвалжнууд маань төсөөтэй учраас төсөөг харгалзах талуудын харьцаа тэнцүү буюу нөгөө төсөөгийн харьцаа гэдэг юм биелнэ. Тэгвэл эндээс хамгийн чухал юм юу гэхээр AP PB-гийн харьцаа 2-1 харьцаатай байна гэдгийг мэдээд авчлаа. Одоо тэгвэл энэ томьёондоо бид нэр шууд яах нь хэрэгтэй юм олоод авчихсан 1-2-ийн харьцаатай байгаа учраас шууд томьёон дээр орлуулад биччих юм бол манай бодлого маань гараад ирлээ. За нэг юм хараарай дахин хэлж байгаа багш нь ОА вектор гэдгийг тийм ээ эсрэг хөндий оршиж байгаа тэр 2-1 харьцаатай орж энэ 2-оор үржүүлээд харин ОБ-г нь түүний хөндий оршиж байгаа 1 энийгээр үржүүлээд нэмж байгаа шүү гэдгийг анхаараарай. Хэрв энийг бид нэр магадгүй анзаарахгүйгээсээ болоод солиод биччих юм бол бид нэр аль хэлбэр авах нь Е-г дугуулах хэрэгтэй байсныг нь C-г дугуулад бас алдах тохиолдол гарч болох нэ гэдгийг анхаарна. За 22 онд ирсэн энэ бодлогыг бүгдээрээ бодож өмнөх мэдлэгээ хүүхдүүдэд баттгаарай. За төхөөлж хэлэхэд бол параллелограммын үед мэдээж эсрэг талууд нь параллел мэдээж O, M, A гэдэг гурвалжин бол M, E, C гэдэг гурвалжинтай төсөөтэй гэдгийг хүүхдүүдэд ашиглаарай. За ингээд энэ удаагийн хичээл маань дуусж байна. Бүгдэнд нь амжилт хүсье.